энэ чинь ерөөсөө бүхэл хүмүүст нөлөөлж байгаа. Бүхэл хүмүүст одоо их бага хэмжээгээр тэгэхээр бидний хамгийн санаа зовх ёстой зүйл бол Монгол улсын чинь нийт хүн амын хэдэн хувь нь ямар орлоготой амьдарч байгаа вэ? 3 хүний нэг нь ядуу хэврэл байна. Ерөөсөө асар олон жилийн туршид энэ статистик бол ерөөсөө өөрчлөгдөх байгаа байхгүй. Тэгээ энэ бол энэ засгийн газраас одоо хэрэгжүүлж байгаа бодлогын тэр шийдвэрүүд бол ерөөсөө тэр хувь хүн дээр очиж нялцахгүй байна. Ядуурлаас ерөөсөө хүмүүс гарахгүй байна. Эсрэгээрээ одоо сая хэллээ шүү дээ. Энэ олон нэмэгдэж байгаа татвар хураамжууд болвол нөгөө дундаж ангидаа маш их нөлөөлж байна. Дундаж ангиа доошоо чирэх маш ноцтой асуудал. Доодох анги нь өшөө дахиад доошоо орох. Ийм л ноцтой асуудал төрж байгаа. Тэгэхээр нөлөөлөл нь мэдээж хүн болгонд нөлөөлж байгаа. Одоо миний хувьд бол нөгөө ярихад тийм одоо тэнийг энэ айхтар тийм хэдэн тэр бумын бизнес центр хийдэг огт биш. Тэгэхээр бол бүхэл хүмүүст бол энэ өвдөлт бол мэдэгдэж байгаа л гэж хэлмээр. Тийм ч учраас бас нэг шүмжлэлтэй хандах зүйл нь гэвэл ерөөсөө энэ засгийн бодлогод уялдаа холбоо алга. Нэг өдөр нэмэх ёстой гэдэг шийдвэр гаргаад тэгээ маргааш нь болохоор өстой уучлаарай хоошлуулъя гээл. Тэгээ эн чинь одоо нөгөө алсын хараа 20-50 гэдэг энэ чинь бүхэл бүтэн ном бүр байгаад байна шүү дээ. Тэр энэ одоо номоо бай гэхэд би одоо хэлээд байгаа л да. За 20-50 бай гэхэд 2-5 сарынхаа ирээдүгнийг зөв хараад яг тэрэндээ чиглэсэн бодлогоо зөв гаргаач. Тэгэхгүй бол ердөө нэг 2-5 сарын дотор л энэ шийдвэрүүд маш их өөрчлөгдөж шүү. Тэгээ дандаа тэр нь арт түмний нуруунд дээр очиж ачаа болж үүрэгдэж байгаа нь харамсалтай. Иргэдэд хамгийн тулгымдсан асуудал юу вэ гэдгээс л асуудлыг судлах хэрэгтэй. Тэгэхээр одоо бол энэ хаврын чуулганаар татврын багцуул орж ирэх гэж байгаа. Тэгэхээр үнэхээр өнөөдрийн тулгымдсан асуудал бол иргэдийн нуруунд дээр одоо очиж байгаа тэр татвар хураамжийн асуудал юм. Тэгэхээр энд бол бид нар гишүүн болон онцгойлон анхаарал хандуулах ёстой. Тийм учраас одоо магадгүй тэр одоо орлогын албан татвар гэдэг 10% гэдэг ингээд ерөөсөө хүн болгоны нуруунд дээр ирдэг. Тэр энийг бол бас өөрчлөх ёстой гэж би бол бодож байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой бол бас өөрийнхөө хэмжээнд судалгаанууд хийж байна. Тэгэхээр иргэн болгонд үүрэгдэж очдог тэр орлогын албан татварыг 10 биш нэг болгож яагаад болохгүй гэж тэр улсад тушааж байгаа тэр 9% иргэд маань өөртөө авч үлдээд тэрийгээ тэр өөрийнхөө нөгөө хөлцөхгүй байгаа амьдралдаа зарцуулаг. Үнэндээ бол одоо төрд очлоо гэд тэр олон татвар төлөгчдөөс хуримтлах засрах хэмжээний мөнгөөр бол эргээд өөрсдөд нь нөгөө боловсролын чанар дээшилж байгаа юм. Нөгөө эрүүл мэндийн чанар дээшилж байгаа юм гэдэг чинь асуулт хэвээр байгаа учраас энэ татврын бодлогыг маш сайн харах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр бол ажилласан